За сайн бацгаана уу, Favorite байна. За өнөөдөр бүгдээрээ яг одоо танд хэрэгтэй байгаа зөвлөгөө мессеж юу вэ гэсэн ийм одоо сэдвтэ мэрхий гэж би бодлоо. За тэгээд одоо ерөнхийдөө шинэ он гарсан. Тэгээд одоо шинэ бас тэгээд Lunar New Year би цагаан сар ч гэсэндээ гарах гэж даалгавруулаад ерөнхийдөө хүмүүс зорилго чиглэлтэй энэ оныхоо ерөнхийдөө хаашаа яах юм гэсэн төлөвлөгөөнүүдийг ерөнхийдөө гаргаж байгаа байхаа гэж найдаж байна. Энтэй холбоотой сахиуснуудаас нь юу зөвлөж, тэнтэй үүдээцүүдээс нь юу зөвлөж байна. Тэнд яг одоо ямар одоо мессеж хэрэгтэй байна вэ гэдэг одоо зөвлөгөөтэй харъя гэж бодлоо. За тэгээд хэвлээ. Сонголтын группүүдээ гаргацгаая. За нэгдүгээр групп. Хоёрдугаар групп. За гуравдугаар групп. За окей. За гурван групп маань бол гараад ирлээ. За Нэг гоё хүчрнүүд байдаг нэг. За бэтэрийн температурлээ anti-seasons of the witch гэдэг юм үзрэдэг. Тийм oracle-ууд байгаа. Биэнд аягүй дуртай зураглалууд нь аягүй гоё, утгнууд нь бас аягүй гүнзгий байдаг. За нэгдүгээр групп маань болохоор indulgence гэсэн. Тийм банд хөвтөж байгаа эмэгтэйгийн зурагтай тийм. Ийм хүчр байна. За хоёрдугаар групп маань болохоор surrender. За indulgence гэдэг нь болохоор монголоор одоо өөрийгөө эрхлүүлэх ч юм уу эрхлүүлэх энэ гэсэн утгатай. Одоо амьдралын сайн сайхныг таашаах гэсэн утгатай. За surrender гэхээр ер нь зүндний орхих тий. За болох байлгүй дээ гэдэг ингээ орхих гэсэн утгатай. За гуравдугаар групп болохоор энэ boundaries буюу хэл хязгаар гэсэн юм одоо эмэгтэй хүн тойрог зурсан тий. Өөрийгөө хамгаалж байгаа, авраагаа ингээ хамгаалж байгаа юм шиг ийм зураг талтай өдөр байна. За харжгаад хамгийн таалагдж байгаа картаа сонгоод за тэгээд үлээ урьдчилгаа хүлээж авъя. За эхний группээс эхлэе. За эхний групп болохоор indulgence байгаа тий. За тэгээд энэ дэр болохоор мөрөө зүм болгоно авахд бол ингээд юу гэж энэ одоо үн цэнтэй шүү тий. Тэгээд амар гоё мөрөөдчүүд тэрийг ингээд за энэ ч надад гоёдон доо гэж бодох биш тий. Тэгэхээр өсөж байгаа болгоныгоо чи ингээ өөрөө хүртэх хэрэгтэй тий хүртэх хэрэгтэй гэж ярьдаг шүү дээ. Тий. Тэгж ингээд бодох хэрэгтэй. Тэгээд одоо юу гэдэг юм амар гоё амраад ингээ хөвтөж байхдаа ингээд ерөөсөө юу яахгүй ажил хийх ёстой гэж ингээ бодоод ахгүй гэсэн үг. Тийм ер нь бол нэг тийм өөрийгөө эрхлүүлж сурах хэрэгтэй гэсэн юм мессежийг бол хамгийн түрүүнд гарч ирж байгаа юм болов уу гэж бодож байна. Тэгээд дээрэс нь ингээд бусад хүмүүс ингээд чиний үн цэнийг тодорхойлохгүй чи өөрөө өөрийнхөө ингээд үн цэнийг бас ингээд тодорхойлдгоо. Тийм одоо хин нэгний хэлсэн үгийг ингээд өөртөө тусгаж авахгүй тий. Би өөрөө хин би гэж өөрийнхөө дотроос ингээд хариултыг ингээд хайж гараад гэдэг юм шиг тий. Тэгээд юм бүтэн сар мартаа өдөр тийм сартай айгуу холбогддог. Тэгээд зүүн сайн мэдрэмж өндөртэй. За иймэрхүү эмгтээлгийн нэрийг айгуу их давмгаалсан иймэрхүү хүмүүс байж магадгүй. Тийм учраас эмгтээ нэргээ сэргээх, за эмгтээлэг байдлаа тоордох те. Энэ нь ерөнхийдөө та нарын маань амьдралаа ингээд тэнцвэртэй авч явахд маш чухал үүрэгтэй байдаг. Ийм хүмүүсийн группыг сонгосон байгаа харагдаж байна. За бүгдээрээ одоо бусад картуудаа гаргаж ирээд уншилгаа үргэлжлүүлье. За chakra oracle-аас ажиллая бүгд харъя. За discovery гэсэн зүйл орж ирсэн байна. За тэгээд дээрэс нь би animal oracle-аас болохоор таны маань одоогийн энерги ямар байгааг харахыг хүсэж байна. За well гинэ. За халим гэдэг тийм усны энерги айгүйх байна. Тэг ус одоо сар тэ маш юм эмгтээлгийн энерги өндөртэй. За ус ордны хүмүүс их байгаа болов уу гэж бас харагдаж байна. Энэ хоёрыг ингэж харангууд юм ижилхэн тий
энэ бас ингээ усанд ингээ хүн хайлмчин бас ингээ далаад амьдрэх усны амтан шүү дээ. Тэгээ хоёул ингээ ийш харцсан. Тийм ээ. Яа. Энэ халам өөрөө бас юу юм байдаг. Маш юм зүйлэн дулаахан ийм энергиг өөртөө агуулж идэг. За step up and lead гэнэ заа. Ер нь нэлийн одоо юм энерги нөхөх шаардлагатай байгаа хүмүүс байгаа юм болов уу? Тийм байна. За одоо дахиад хол картнаас тэл хуу захнаас авч. За Royal Heart за. За энийг дахиад нэг өдөр. Turn off. Хайр сэтгэл дээр жоох асуудалтай байсан хүмүүс маань орж ирсэн юм шиг байна. За айгүй юуны картнууд гараад ирлээ тий. Эмэгтэй энерги, за эмэгтэйлэг байдал. За тэгээд энэ дээр ингээд ийм хоёр эрэгтэй эмэгтэй шар шүү. Юу хоёртэй за soulmate холбоо байж болно. За эсвэл twin flame холбоо байж болно. За ер нь жоохон хайр сэтгэлийн харилцаа бодож орж ирсэн хүмүүс байгаа шиг байна. За тийм биш бол өөр группүүдийг ингээд сонгоорой. За тэгэхээр за миний channel-уудыг л тэгээл угаасаа харилцаанд бол эмэгтэй энерги одоо мойл авч байгаа хүмүүс нь л угаасаа баг үзэж байгаа. Тодорхой эрэгтэй эмэгтэй байх зүйл хамаарат тий. За зүүн зүүн мэдрэмжтэйгээ холбогдсон илүү одоо divine feminine гэж ярьдаг тий. Одоо тэнгэрлэг эмэгтэй гэж монголоор орчуулад байгаа. За тэр энергийг авч явдаг хүмүүс маань бол энэ группыг сонготой. За тэгэхээр харилцаанд нь болохоор таны зүгээс ер нь нэлийн юу байна? Сингл хүмүүсийн хувьд гэх юм бол энэ ондоо багтаад тэгээ удахгүй ингээд хостой болох хүмүүс бол гарч ирж байгаа лог гэж бол харж ирж байна. Тийм. Бид ингээд санаа зовоорой. Тийм ингээд өөрөө өөртөө ингээд ажиллаад сингл хүмүүст зориулдаг шатаад тийм ганц би хүмүүст ингээд зориулдаг. Өөрийнхөө одоо тийм эмгтээлийн энерги дээр ажиллаад тэгээ өөрийгөө хайрлаад ингээд явж байхад гоё яг энэ одоо суул тийм за энэ хажим бол ингээ гарч ирнэ гэсэн ийм мессеж байна. За тэгээ хостой хүмүүсийн хувьд болохоор харилцааны ер нь жоохон балансгүй болчиход байсан хүмүүс байгаа л гэж байна. За юу гэдэг эмэгтэй энерги авч явж байгаа тал маань хэтэрхий одоо юмд ингээ адгуурах ч гэдэм үү те өөрөө одоо айгүй их ажилд ингээ дарагдсан ч юм уу те иймэрхүү энерги харагдаад байна. Тэгээ тэрнээс болоод нэлээд их одоо ядарсан. Тэгээд энэ энерги нь болохоор яг энэ хосын харилцаанд нь айгүй их нөлөөлөд байсан ч юм уу те ийм энерги, ийм байдал бол энэ одоо энэ группээс бол мэдрэгдэж байна. За тэгээ сахиуснууд нь болохоор ингээд энэ бас ингээд бүтэн сар юм шиг тэгээ ингээд бүтэн сар аахгүй. Тэгээд ингээд өөрийнхөө ингээд сайхан байлгах тий ингээд зүрх сэтгэлийн ингээд асаах зүйлсүүдийг ингээд хийгээрэй гэдэг гэж байна. Юунаас таашаал авдیں۔ Юунаас одоо аз жаргалыг мэдэрдیں тий. Хойд жоохон нэг тийм амьдралын одоо үүрэг хариуцлагт нэлийн одоо дарагдсан гэхүү те ийм энерги харагдаж байна. За тэгээд одоогоор ерөнхийдөө одоо ингээ хойшоо суугаад байлгүй те ерөнхийдөө ингээ урагшлах энэ цаг хугацаа бол ингээ ирсэн байна гэдэг чинь одоо тэгээ бас ингээд одоо цагаан сар энтер болохоо айгүй их завгүй байгаа юм л эсвэл тэгээ айгүй их нэг ажил ингээ ороод ингээ тийм нэдрээ бодсон тийм учраас энэ одоо цагаан сар ч юм уу тиймэрхүү зүйлсүүд ингээд за цагаан сар гэлтгүй 2026 онд тий юмнуудаа ингээд төлөвлөлөө байдаг л аюу ядарсан байх юм бол тэр одоо ажлуудаа ингээд хийж чадахгүй шүү дээ. Тийм учраас бас өөрийгөө ингээд эрхлүүлээд ингээд хайрлаад тий ингийн ингээд бити мартаарай гэж байгаа юм болов уу гэж бас ингээд бодогдож байна. Хайр сэтгэл биш юм аа гэхдээ тийм ихэнх хүмүүсийн хувьд бол нэлийн юм хайр сэтгэлийн харилцаан дээр жоохон баланс алдагдсан байгаа ч юм уу эсвэл ингээд хосоо олъё гэж бодож исэн хүмүүс ч юм уу тий бага болов гэж бол харагдлаа. Чи одоо tarot картнаас мэдээл авцгаая. За tarot картнаас энэ карт ашиглана өнөөдөр. Миний дуртай бас oneness гэдэг энэ tarot карт байдаг. За нэгдүгээр группийг сонгосон хүмүүс
маань яг одоо ямар зөвлөгөө мессеж хэрэгтэй байна вэ? За. Queen of Pentacles гарч ирж байна. Ten of Pentacles. Empress за яалтчгүй бүр маш хүчтэй одоо маш юм өндөр эмэгтэй эрчимтэй хүмүүсийн группыг сонгож ий. Тэгээ Empress үзэж өөрөө бүр яг Divine Feminine тий Queen of Pentacles яг энэ одоо басаад л одоо хатны үзэр тий. За дахиад Queen of Cups гарч ирлээ. За. Ace of Swords. Ер нь бол юу байна? Гэр бүл, хосын харилцаа, тэгээд хөрөнгө мөнгө, эд баялаг, өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй энэ болгон ерөнхийдөө хүний энергийг тодорхойлохоос гадна хүнд орж ирж байгаа мөнгө төгрөгийн бас ингээд хэмжээг бас ингээд тодорхойлдог гэх юм уу? Энэ одоо зүгээр л одоо эмэгтэй энерги гэж ярихаар хүмүүс тэгдэж штеп нэг одоо хөөрхөн байх, сайхан байх, гоё байхын тухай ойлголт байгаад байдаг. Тэрний ард болохоор бас энэ мөнгөний энерги бас ингээм хамт явж байдаг байгаа. Энэтэй холбоотой бас хүмүүс бас ингээд энийг бас ойлгох хэрэгтэй. Хүн ингээ эмэгтэй энерги гэхээр одоо сайхан байх, хөөрхөн байх тухай биш байдаг. One шудраг гарч ирж байна. Тэгэл одоо ингээд зүгээр ингээд айл гэрийн амьдралаар бодсон гэсэн ингээд ээж ингээд жаргалтай байхад тий ээж ингээд гоё байхад ер нь бол тэр айл айгу гоё байдаг. Тэгээд ээжийн сэтгэл санаа муухай байхаар ер нь жоохон муухай байдаг. Тэгээд тэрэн шиг гэх юм уу. За тийм байна. Тэгээд маш гоё эмэгтэйчүүд бол энэ группыг бас сонгосон юм шиг байна. За эмэгтэй энерги эрчим өндөртэй хүмүүстэй маш зүүн сайн сайтай за юм хүмүүс байна. За тэгэхээр за та нарын маань юу болохоор за ээжүүд эмэгтэй хүмүүстэй за ерөнхийдөө би сонгосон болов уу гэж бодож байна. За тэгэхээр та нар маань болохоор хэрэг гэр бүлтэй бол те гэр бүлтэй гэж болъё гэж бодож байгаа ч юм уу. За ямар ч насны хүн байлаа гэсэн та одоо амьдралынхаа одоо гол дүрний одоо та ямар байна? Одоо хүүхдүүдийн тийм ээ нөхөртөө харилцах, хүүхдүүдтэй харилцах, гэр бүлтэй харилцаа ч юм уу. Та ерөөсөө гол хүмүүн гэж өөрийгөө ингэ бодох хэрэгтэй. Тийм. Тэгээд та хэдий чиний яд жаргалтай байна, хүүхдүүд чинь төдий чиний яд жаргалтай байна. Тийм. Тэгэхээр нөгөө нэг орчин үед одоо юу гэдэг юм манай аав ээж үед ч юм уу ер нь жоохон ингэ за би яах вэ? Хүүхдүүд маань л гэдэг те тиймэрхүү хандлагаар аяг их байдаг гэсэн шүү дээ. Одоо би ингэ эмээ хараад хаад ч юм уу ээж мэд ингэ хараад хаад. За манай ээж аавын үед бол бас арай гайгүй одоо яг эмээгийн үед ч юм уу те бидний хүүхдээсийн үед тийм одоо би яах вэ? Би хүүхдүүд маань л гэдэг гэсэн. Тэр нь ингээд эргээгээд ерөнхийдөө нийгэмд аюу их одоо докторгүй байдлаа ингээ авчирсан юм шиг санагддаг. Эмэгтэйчүүд ингээ бүх зүйлээ ингээ нуруунд дээр ингээ үүрээд те нөгөө нэг нөхөртөө эрхэлдэг нөгөө нэг одоо юу гэдэг айгуугаа ингээ зөөлөн байдаг эмэгтэйлэг байдаг тэр чадвар нь ингээ дарагдаад тэгэл нэг л их тийм айгуу хүчрэх хүмүүс ингээл гарч ирээл те тэгэл нэг амар аюу gender юм уу нэг юу гэдэг лээ тэр ч өгдөг лээ монголоор нөгөө ярьдаг тэг хүйсээ эргэтгэж байдал энэ гэж яриад лээ тийм тэгэхээр одоо юу гэдэг эрэгтэй хүн эмэгтэй эрчим хоёрыг хооронд нь ингээд эргэтгэж байна гэж яриад байгаа мэт одоо ингээд ойлгогдоод байдаг ч юм уу. Гэтэл нийт одоо энергийн түвшинд бол энэ хоёр зүйлийг чинь ингээд ерөөс ингээд жишгэн аргагүй зүрхсэтэй эрэгтэй эрчим гэдэг чинь үнэхээр одоо ямар нэгэн зүйлийн төлөө зорж идэг тий тэр эрчим байдаг. Эмэгтэй эрчим гэдэгтээ илүү одоо нэг бүх зүйлээ ингээд юу яадаг тий surrender хийдэг тавьж авалдаг, зүүн совин мэдрэмжээ сонсдог тий юмд яардаггүй ч юм уу. Өөртөө илүү татдаг ч юм уу. Ийм энерги байгаад байдаг. Тийм учраас энэ зүйл дээрээ одоо ингээд баланс балансыг ингээд авч явах нь аягүй чухлаа гэж бол гарч ирж байна. Тэгээ энэ нь болохоор бас ингээд гэр бүлийн харилцаа биш ингээд өөрөө өөртөө бас ингээд харилцаатай бас холбоотой байж болно. За эмэгтэй хүний хувьд тий
одоо хүн болгон за эрэгтэйч байна уу, эмэгтэйч байна уу, хоёуланд нь одоо эрэгтэй ирчим, эмэгтэй ирчим байгаа ч тийм эрэгтэй хүмүүс гэхээрээ л одоо өтөр шөнөгүй ингээл тэмцэлдэлтэй ингээл ажил хийгээл явдаггүй гэртээ ирээд амардаг тий. Бас ингээд гоё хоолыг үддэг тий. Тэр бодгоо ингээд таашаад байгаа юу яадаг тий. Гоо сайхны мэдэрж байгаа тэр болгонт л ингээл эмэгтэй нэр болоо явцдаг. Эрэгтэй хүн гэхээр л зүүн сувингүй байна гэж байхгүй шүү дээ. Бас л тэр чинь амтны хаа зөнтэй байгаа. Яг тэрэн шиг эмэгтэй хүн гэхээр бас ингээл дандаа л ингээл би эмэгтэйлэг байна ингээд энэ идэр гэхгүй тий. Бас тэр хүнд ингээд эрэгтэй эрчим гэж байгаа. Тэр эрэгтэй эрчмээрээ тэр хүн өөрийнхөө хүсэл мөрөөдлийг тодорхойлно. Өөрийнхөө одоо хүсэл мөрөөдлийн төлөө ингээд зорино ч гэдэг юм уу тий. Энэ байдлаар ингээд эрэгтэй болон эмэгтэй эрчмээ ингээд баланстай ингээ авч явж чадах юм бол ингээ хүн ингээд амжилт ирнэ гэсэн ийм одоо өдрөл гарч ирж байна. Ажлаа чинь амрна гэсэн үг байхгүй юм бол ажлаа чинь амрна ажлаа хийн. Тэгээ аль нэг ингээ хийгээд хаар ерөнхийдөө хой хүн өөрөө бас ингээд юу болчдаг. Тэнцвэргүй болоод ирэхээр тэр шууд ингээ харилцаа нөлөөлөд байдаг ч юм уу. Тэгээ хосын харилцаа шууд нөлөөлдөг ч юм уу. За эсвэл ингээд хүрээлэн бочтонд нөлөөлөд байдаг. За ийм минерэг яваад байна. Энийг ойлгоно. За тэгээд уйлмаар байгаа үедээ сайхан ингээ уйлна, сэтгэл хөдлөл мэдрэмжүүдээ ингээ дарах гэж ингээ оролдохгүй байх. Тэгээ тэр болгоомж л ерөөсөө ингээ эмэгтэй энерги. Нөө эрэгтэй хүмүүс чинь ингээ яагаад амиа хорлоод ингээ байгаа. Тэгээ ерөөс нөө эмэгтэй одоо ирчмээ ингээ дараад байгаа байхгүй одоо юу гэдэг эр хүмүүс ингээ уйлж болохгүй гэдэг ч юм уу тий. Тэгэхээр чи нөгөө тэр хүн чинь тэр хүн л юм чинь эрэгтэй хүн тэгээ дотроо бас эмэгтэй ирчин байгаа тэр чинь ээжтэй өссөн бүгдийг мэдэрдэг хардаг уурн хүрдэг хүнийг хайрладаг инэрдэг тий буу яг л хүнтэй адилхан маш тий тийм учраас тэрийг ингээд дарж марахгүй тэрийг мэдрэх тий тэгээд өөрийгөө ингээд инхрээлээ хайрлах ч гэдэг юм уу. За энэ тал дээрээ айгуу сайхан ажиллаад өгвөл зүгээрээ гэж юм. Тэгээд дээрэс нь одоо энэ ингээд oneness тэгээд бас Ten of Pentacles гэж гарч ирж байгаа хгүй. Тэгэхээр ингээд хүн өөрөө өөртөөгөө ингээд одоо сайн сайхан тэгээ өөрийгөө сайхан байлгаж чадсанаар одоо бусад бүх хүмүүс тэгээ 90 тойрныхан бусад бүх хүмүүст бас тэр энерги гоё ингээд тарааж байдаг. Одоо нөгөө гоо сайхан ертөнцийг аврам гэж л өгöd шүү дээ. Яг тэр шиг гэх юм. Ингээд маш сайхан ингээд эмхтэй ч юм уу тэгээ юм гоё ингээ урам зураг, урлаг ингээл хараалтай. Тэр урлаг гэдэг чинь тэр чигээрээ л одоо урлагийн бүтээлээ тэр чинь одоо эмхтэй нэрийг илэрхийлж байгаа шүү дээ. Тийм тэрийг хараад хүмүүс ингээд нэгддэг те. Одоо маш сайхан дуучин бүсгүйг хараад хүмүүс дуучин бүсгүйж байна уу эрэхтэй ч хамаагүй ингээд дуулгыг хараад хүн болго ингээд салгаад таштай шүү дээ. Яг тэрэн шиг гэх юм уу. Ингээд энэ одоо зүйл нь хүн өөрөө ингээд дотроо эмхтэй энерги сэргээж ийн гэдэг нь тий урлагийг таашааж ийн гэдэг нь өөрөө ер нь нэг үндс юм аа. Бүх зүйлнийг гэдгийг ингээд одоо oneness боё тий бүх зүйлнийг би өөрөө ертөнц гэдгийг ингээд хамгийн том жишээ юм аа гэдгийг бол ингээд зохиоснууд нь ингээд дамжуулж байна. За тэгээд бага насны бас ингээд юу ээжтэйгээ харилцаа ч юм уу энэ зүйл дээр бас ингээд зөвлөгөө ирж иж магадгүй бас ингээ харагдаж байна зарим хүмүүсийн хувьд. Тийм. Одоо бага насны ингээ сэтгэлийн шархаа эдгэж байгаа маш их юм эдгэрэл явагдаж байгаа бас юм нэр бол харагдаад байна. Тэгээ ойрын үед ингээд маш их одоо юм сэтгэл хөдлөл мэдрэмж төрөөд тийм өнгөрснөө дурсаад ингээд гинт үйлмар санагдах ч юм уу маш их хазрал мэдрэх ч юм уу тий. Ялангуяа ингээд ээжийн талтай холбоотой ч гэдэг юм уу те ээжийн талын өвгдөд холбоотой ч юм уу тиймэрхүү зүйлсүүдийг тулж чаддаг хүмүүс магадгүй харагдаж байна. Тэгээд энэ болгоно болохоор танд юунд тань ингэж хэлүүлээд байгаа юм бэ гэдэг юм бол ерөөсөө ингээд өөрийгөө ингээд үндэс хүрднээсээ эхлээд ингээд танин мэдэх. Би хин, би юу юм, би юунаас таашаал авдیں۔ Би өөрөө цаашдаа яах юм гэдэг юм. Тэгээ иймэрхүү одоо тантай холбоотой тэр одоо core value гэж ярьдаг те. Тэгэхээр үндсэн тэр зан чанаруудыг ингээд гаргаж ирэхэд ингээд тусалж байгаа юм үйл явдлууд гарч байгаа юм шүү. Тийм учраас өөрийгөө амраах те тэр нөхцөл боломжийг ингээд гоё ингээд өөрөөрөө тэгээд ингээд сайхан ингээд өөрийгөө бүрэн цэнэглэлсэн байж адил удахгүй гасаа ингээд шинэ сар гарна. Тэгээд ингээд зорилго мөрөөдлийн төлөө ингээд урагштай ингээд яваарэ. За тэгээд хостой хүмүүсийн үед ингээд хосын харилцаа чинь гэсэн дээр сайхан ингээд дээшлэх болно. Хүмүүсийн хувьд ингэж чадах юм бол хосын харилцаа осоо ингээ олох нь бол дамжиггүй гэдгсэн байна. За тэгээд ингээд өөрийгөө баланслаад тэгээ өөрийнхөө сэтгэл хөдлөл мэдрэмж эмоцуудтай ингээд юу яагаад ирэхээр
доктортой болгоод ингээд энийг ингээд барьж хойрлгүйгээр ингээ гадагшлуулад тэ өөрөө өөртөө ингээ ажиллаад ингээ эмгтэй энерги сэргээгээд ирсний цагт болохоор ингээ өмнө нь ингээ асуудал байсан зүйлүүд ерөөс ингээ асуудал биш байхад болчихно гэдэг чинь. Тийм тэгээд альва зүйл ингээ хийхэд маш юм их хүчтэй болчихно. Өөтг чи ингээ тэгчээ тэ тэгээд нөгөө нэг өмнө нь ингээл бодоол чаналал байдаг байсан зүйлсүүд чи ерөөсөө л ингээл өө за ингээм биш тэ тэх юм биш тэ гэл нөгөө нэг тарих толгой хүртэл амарсан тарихч маш юм сэргийг ажилдаг ч юм уу тэ тэгээд бусдад болон 90-50-д өөрийгөө бас маш гоё ингээд чөлөөтэй тий ийм илэрхийлж чаддаг болдог ч гэдэг юм уу. Ядчил нөхөртөө нэ залуудаа тий өөрийгөө ингээд ойлгуулждаг болдог ч юм уу. За ийм байдлаар ингээд гоё ийм мессежүүд бол ингээд гарч ирлээ. За ингээд та нартай дахиад энэ лосын дэгийн мессеж авъя гэж бодлоо. Яа нэгдүгээр групп сонсон маань өөр ямар зөвлөгөө мэдчилтэй байна вэ? За эндээс болохоор үхэр жинлүүр за тэгээд усны ордууд бэлхийн орд за ийм нэрэг аюул байна. За энэ дээрээс матраг гэж гарчсан тий. Нар сар мандалт нь тэгэхээр ордууд байж болохоор байна. За тэгээд загас бас байна. Загасны орд маш их ус ордууд аюул гарч ирсэн байна. За communicate гэдэг чинь за ингэж өөрийнхөө нөгөө сэтгэл хөдлөл мэдрэмжээ бусдаа ингэж бас ярилцах тал дээрээ жоох асуудалтай байдаг байсан хүмүүс гэж магадгүй юм шиг. Тэгээд энэ дэр нөгөө нэг сайн ярьсан шүү дээ. Ингээд өөрийнхөө мэдрэмжүүдтэй ажиллаад эхэлчихээр бусдад өөрийгөө ойлгуулах дээр маш амархан болчихдгоо гэдэг. Тэгэхээр бол өөрийнхөө одоо эргэн тойронд байгаа тий одоо ээжтэй ч юм уу, эгчтэй ч юм уу, дүүдээ ч юм уу тий эмэгтэй дүүнэртэй ч юм уу эсвэл ер нь ингээд бусдад ингээд өөрийнхөө дотор болж байгаа одоо сэтгэл хөдлөл мэдрэмжүүдээ илэрхийлж ярих нь маш ингээд чухал шүү гэдэг чинь ганцаараа ингээд хадгалаад дотроо хадгалаад тахлаар ингээ хүмүүс ингээ бас ингээ ойлгохгүй ч тийм энэ нэг хүн жоохон ингээ стресстэй л яваад ах юм. Юунаас л одоо болоо гэж ойлгохгүй тийм. За өөр эмпати гинэ. За тэгээд ингээд өөрийгөө ингээ сэтгэл хөдлөл мэдрэмжээ ингээ илэрхийлээд байхлаар ингээ хүмүүс ингээ чамайг бас ингээ ойлгох болно гэдэг чинь эмпати тийм. Чамайг ингээ сэтгэлээ нээсэн цагт ингээ бус хүмүүс ингээ чамайг ойлгоо шүү дээ. Тэгж гарч ирж байна. Тэг одоо ингээд хин нэгэн хүн ингээл аюу одоо ингээл ээж ингээл амар урт орж ирдэг чинь ингээд таан хаад тэгээд тэгэнгүүт ингээд хүүхдүүд ингээд яасан бол гэдэг гэж боддог. Тэгтэл ингээл ээж нь өнөөдөр ингээд ээж нь ажил дээр юм байсан юм аа. Тийм учраас ингээд жоохон ингээд стресстэй байна гэж хэлэхэд бол ингээд хүүхдүүд л ойлгох штеп. Яг тэрэн шиг. Child protection гэдэг энэ дээр болохоор за өөрийгөө бас ингээ хамгаалаарай гэдэг чинь. Тийм хамгаалах, эмпати тийм. Одоо зарим зүйл ингээ үгүй гэж хэлж сурах ч юм уу тийм. Өөрийгөө хамгаалах, өөрийнхөө үнцийг одоо юу гэдэг дургу байхаа зүйлээ одоо дургу байна гэдээ илэрхийлж сурах ч юм уу. Тийм хитрхи бас юм зөөлөн хүмүүс байгаа юм шиг байна. Маш их юм бусдын оронд өөрийгөө тавьж үздэг эмпати чанар өндөртэй тийм. Айгуу тийм эмгтээлэг нэрэг зүм мэдрэмж өндөртэй. Тэрнээсээ болоод ингээд үгүй гэж хэлмээр байдаг ч гэсэндээ нөгөө нэг бодоод за гэлцдэг ч юм уу тийм. Битээ тэгэрээ гэдэг чинь. Тэг бусдад ингээд үгүй гэж хэлж сурах зүм мэдрэмжээ ингээд даах тийм эмгтээлэг энерги чинь гол ингээд юу нь бол тэр ч тийм. Тэг өөрийгөө ингээд сайхан хамгаалж сурнаа. Сураарай гэсэн юм зөвлөгөөнүүд бол гарч ирлээ. За ингээд ерөнхийдөө уншлах нь дууслаа. Тэгээ маш гоё уншлага боллоо. Тэгээд хэвлээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Тэгээд намайг дэмждэг, намайг одоо тэгээ сонсдог та нартай маш их баярлалаа. Тэгээд та нар маань хэрвээ намайг дэмжих хүсэх юм бол энэ гоё нэг Venus гаргийн юм эможи байдаг шүү дээ. Эсвэл цэцэг мэцэг ч юм уу. За ямар юм байдлаар амар гоё тийм эмхтэй ирчмийг илэрхийлэх тийм амарч юм центр байж болно тийм. Одоо эрвэхийн интер байж болно. Нийл гоё ган комментүүд бас ингээд үлдээж болно шүү. За тэгээд хэдүүлээ дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Баярлалаа баяртай. За 2 дугаар группийг сонгосон хүмүүс маань онцлогтой зөвтэй мөрөлцөө. Та нар маань энэ surrender гэсэн за юм цаашаа харсан эмэгтэй шар палаштай эмэгтэй хүний зурагтай 41-ийн тоотой картыг сонгож вэ. За энэ дээр болохоор за 50 явуулахаас илүү сайхан зүйл байхгүй. За тэгээд ямар нэг зүйлийг үйл явдалж байна уу одоо хүнч байна уу тий. Тэдний ингээд 50 явуулснаар ингээд
өөрт чинь ингээд одоо айлуус одоо үр өгөө болсон тий. Тэр зүйлсүүдээс өөрийгөө ингээд гоё чөлөөлж өгч байна гэсэн үг ээ. Тэрнээс хойш ингээд энэ бол ингээд хамгийн одоо юм сайхан зүйлээ. Тэгжээж одоо юм танд яг үнэхээр одоо юу яах тий үр өгөөж өгөх тий тэр одоо үйл явдлууд тохиолдно тэр хүмүүс орж ирнэ тий. Тийм байна. Тэгээд гоё ингээд тавьж явуулаад тий ингээд зөнд нь орхих гэж ингээд сураарэ гэсэн юм зөвлөгөө гарч ирсэн байна. За энэ нь ингээд та нарт яагаад тавьж явуул surrender хий гэсэн болоо гэдгийг хэлвэл харцгаая. Тэгэхээр би өнөөдөр ийм амтны карта хэрэглэе гэж бодсон. За 2 дугаар группийг сонгосон хүмүүс маань одоогийн энерги нь ямар хөө байна вэ гэдгийг харцгаая. За raccoon гэнэ. За тэгэхээр ойрт жоохон нэлийн юу байгаад гэсэн юм болов. Raccoon нэр болохоор жоохон юм одоо зураглалыг харахад ч гэсэн тийм одоо dark байгаа байхгүй тий dark гэдэг нь харанхуй гэх юм уу? Тэг харанхуй. Жоохон нэлийн одоо юм цөрөг бодол мэдрэмжүүдэд нэлийн дарагдсан юм байдал бол харагдаж байна. Ингэчих болов тэгчих болов гэдэг аягүй санаа шарсан санаа зовсон тий. Энэ одоо яах бол гэсэн аюу тийм anxiety хөдөлсөн тий санаа зовнд бол аюу их байсан ийм энерги бол харагдаж байна. Зя chakra oracle-аас хөдөлж тий энэ сая өмнөх группт гарсан карт. Дахиад шаардлагатай. Зя prayer гэж юм. Тэнс шаартай шарун гэх гарч ирж байна. Химонтэй prayer гэдэг ч одоо юу яах гэсэн үг тий. Гойх гэх юм уу? Итгэх ч гэвэл яа буруу ярьж байна уу? За гойх мах гэсэн юм болоо. За step into your power. За хоньны ордны сар гарч ирсэн байна. За дахиад эндээс харъя. За 3 дугаар группийнхэнд маань ямар зөвлөгөө мэдл 2 дугаар группийнхэнд маань ямар зөвлөгөө мэдл хэрэгтэй байна вэ? Хоёрын нөхцөл байдалтай тий. За observer. За ер нь бол ерөөсөө л тийм ингээд surrender тэгээд prayer observer гэдэг ерөөсөө нэг тийм үйл хөдлөл хийгээд хэрэггүй нэ. Тийм. Үйл хөдлөл хийгээд хэрэггүй гэхээр одоогийн нөхцөл байдал нэг яарч хөдлөх гээд хэрэггүй нэ. Ер нь ертөнцийн ингээд даатгаад тий. За ингээд юу л боллоо ингээд болгодээ гэдэг ингээд ер нь ингээд хүслээ хэлээл орхичих ч юм уу тий. Манифест хийгээл ингээд орхичих ч юм уу. Тийм харагдтiin. Жишээ нь нэг карт гарч ирэхгүй байна. Хоёроор гарч идэх юм. Энэ нас өнгөрсөн. Нэгдүгээр группийг бас ингээд сонсохыг хүсэж исэн байж магадгүй. Хүсэж исэн бол бас ингээд сонсоод үзээрэй гоё зүйлсүүд ярьсан байгаа. Тийм. Яг тэгвэл энэ бас түрүүнд нэгдүгээр групп дээр гарч ирсэн карт гарч ирсэн учраас энэ нас өнгөрсөн групп дээр гарч ирсэн гоё. Тэгэхээр бас сонсоод үзэж болно. За тэгэхээр та нарын маань хувьд ялцгүй тийм байна. Өмнөх групп бас нэг тийм эмэгтэй энергитэй холбоотой байсан. Тэгээ энэ ч гэсэндээ бас ингээд тавьж явуул маа surrender хийх гэсэн утгатай гэхээр юу байна. За тэгэхээр одоогийн нөхцөл байдал бол та нарыг болохоор сахиуснууд нь өвдөдүүд нь сахиусны нэгрүүд нь юу зүйлж байна вэ гэхээр өөрөө өөртөө адил гэж энэ одоо бусад хүмүүс одоо иргэн тойронд чинь болж байгаа зүйлсүүд гэхээс илүү өөрийнхөө одоо хүч чадал дээр төвлөрөө гэдэг чинь. За тэгээд болох ёстой зүйлсүүд ингээл болно. Тийм. Тэгээд танд одоо ялангуяа ингээд хосын харилцаанд болохгүй байсан ч юм уу эсвэл ингээд нас нөхдөд харилцаанд болохгүй байсан ч юм уу. Тэгээ ер нь жоохон юм одоо дотн relationship-ууд нь жоохон асуудалтай байсан хүмүүс болохоор soulmate-үүд ч юм уу тийм одоо аав ээж мэж тэгээ байж болно бас. Ер нь тийм дотны хүмүүстэйгээ харилцаа нь жоохон нэг болж өгөхгүй байгаад байсан бол одоогийн нөхцөл байдалд тэр одоо асуудлууд харилцааны асуудлуудыг ингээд шийдгээд байх ингээд хэрэггүй. Зүгээр ингээд одоогийн цаг хугацаанд ингээд сайхан ингээд даатгацгаа гэж тэгж байна. Тэгэд юмс ингээд угаасаа ингээд цаашаа аяндаа ингээд үнэхээр таныг гэсэн хүн бол ингээд амьдралд угаасаа гараал ирэн тий. Тэгээд ингээд байхгүй болсон бол тэгээд за ингээд битүүр ингээд цаг хугацаа болсон юм байлгүй дээ гэж бодоод ингээд
явах хэрэгтэй гэсэн байна. Тэгжээж ингээд таны одоо ингээд өсөжсэн, мөрөдөжсэн зүйлсүүд ч ингээд гарч ирэх болно. Тийм болох. Тэгэхгүй болохоор ингээд одоогийн нөхцөл байдал жоох ингээд өнгөрсөнд болж исэн одоо X-Max-тэй холбоотой ч юм уу тиймэрхүү сэтгэлийн шарах мархаа ингээд мартаж чадахгүй тэрийг ингээд дахин бодоод яасан манай X nav эндсэн шүү дээ гэдэг юм те. Иймэрхүү энерги байж магадгүй. Тийм болохоор энэ одоо ингээд дотроо бодогдож байгаа энэ бодлуудаа ингээд автах биш тэрийг ингээд хажуунаас нь ингээд ажиглаад за надад иймэрхүү зүйлсүүд тохиолддог шүү. Би өөрөндөө иймэрхүү юмуд бодоод байна шүү. За энэ мэдрэмжээ энэ бодлоо ингээд сайхан тавиад явуулъя гэдэг ч юм уу. Тэгээ иймэрхүү байдлаар ингээд жоохон өөр дээр ингээд ажиллаад өөрийнхөө хүч чадал дотоод хүч тадлыг ингээд жоохон сэргээх хэрэгтэй байна. Тэгэх юм бол ингээд амьдралд чинь шин ингээд манифестейшнүүд те хүслүүд чинь ингээд сайхан биелэх болно гэсэн юм зөвлөгөөлөнд гарч ирж байна. За одоо tarot card-ууд гэсэн мэдээлэл авъя. За 2 дугаар группийг сонгосон хүмүүс маань ямар зөвлөгөө мэдээлэл хэрэгтэй байна вэ? За тийм ээ cut card гэдэг тийм нэг зан үйл байдаг тийм. За тэрийг хийх зайлшгүй шаардлагатай хүмүүс байгаа харагдаж байна. За ер нь бол ингээ хайр сэтгэлийн харилцаан дээр ч юм уу X-Max-тэй холбоотой харилцаатай холбоотой зүйлсүүд байгаа юм шиг байна. За тэгвэл одоо нэг энергийн cut card гэдэг тийм зан үйл байдаг одоо тэр хүнтэй тий одоо өмнө ингээд дотны харилцаанд байсан хүнтэйгээ ингээд салцсан тэгээ одоо ингээд салцсан мөртлөө ингээд жоохон энерги нь байгаад байгаа юм санагдах юм бол энэ cut card гэдэг энэ энергийг ингээд таслах юм зан үйл байдаг интернетээс хайвал зөндөө байгаа тий тэрийг ингээд хийгээрээ гэдэг тийм тэгэхгүй болохоор ингээд одоо байхгүй байгаа мөртлөө ингээд өнгөрсөнд болж байгаа зүйлсээ ингээд бодоод ингээд хийзэлт ингээд энерги зарцуулаад байгааг бол ингээд хөдрөл ингээ хэлж байна. За тэгээд Two of Pentacles, Eight of Pentacles, Hierophant, Nine of Pentacles. За тэгээд ийм л юм л та. Тэгэхээр тийм тэгээд cut card хийхээс гадна энэ одоо харилцаа те энэ үйл явдал бас байдуулна шүү дээ. Заавалчгүй хүн байхалгүй энэ үйл явдал надад яг юу одоо ингэ сурах гэдсэн юм бэ гэдгийг ингэ бодоод тэгээд сурсан бол сурсан зүйлээ бичээд тэгээд ер нь бол энэ үйл явдлыг толгой дотор ч ерөнхийдөө болоод байгаа болохоор тэрийг ингэ зогсоох хэрэгтэй байна гэдэг тийм. Тийм байна. Тэгээд дээрэс нь энэ үйл явдал гэсэн дээр ерөнхийдөө сахиуснуудаас ч бас ингээл юу яасан танд ингээд тохиолдох хэрэгтэй байсан гэх юм уу? Одоо таны бас ингээд сурах хэрэгтэй л байсан. Таны хичээл заасан л хүн байгаа байхгүй тий. Хүн ч юм үйл явдал байгаад байгаа. Тийм учраас таныг илүү одоо юм юу гэдэг өөртөө итгэлээ бие даасан байлгах, таны хүчийг одоо танд сануулгах гэж ерөнхийдөө бас үйл явдал юм уу? Тийм байна. Тийм болохоор энд нэг тэгээд одоо гүн ач холбогдлохгүйгээр тий ингээд жоохон хөнгөн байдаг юм аягаар тий за надад нэг юм үйл явдал тохиоллоо инглээ одоо би дараагийн удаад хэрвээ надад ийм зүйл тохиолдох юм бол би ингэж одоо юу яах юм бэ? Ийм зүйл бас ингэ байд юм байна гэдгийг надад ингэ мэдрүүллээ ч гэдэг юм уу тий ийм зүйл ингэ болж болд юм байна хүний амьдрал бас ийм зүйл болж болд юм байна гэж ингээл бодоод цаашаа явах хэрэгтэй юм уу тэгэж сахиуснууд нь бол ингэ дүүлж байна юм жоохон юм хичээл гээл ингэ ойлгоцгоо гэж хэлж байна. Тэгээд тэгж чадах юм бол ингээд юм одоо жоохон ингээд саарал болцсон одоо юм ингээд dark болцсон тийм энерги ингээд аяндаа ингээд жоохон ингээд тавираал ингээд буцаал ингээд амьдрал гоё болоод ингээд гоё болоод ирнэ гэж хэлж байна. Тийм буцаал ингээд сайхан өнгөлөг болгоол тий. Яг ингээд cut card хийсний дараа гоё өнгөлөг болгоол яг гоё гэртээ гоё лама асаал гоё юм тулам болов байдаг бол тэр тулам болоотойгоо ажиллаа тий. Тийм хөлөөлөл бод ингээ хийж болно. Тэгж гоё ингээ өөрийнхөө аураг гоё ингээ цэнэглээрээ гэж хэлж байна. Тийм тэгэл зүгээр л нэг тийм сайхан юу байсан тий. Сургамж байлаа гэж бодоол сургалт байлаа. Надад ийм зүйлийг зааж өглөө гэж бодож ерөнхийдөө алхаарай гэж хэлж байна. Тийм тэгээд өөрийгөө бас нэг тэгээд одоо юу гэдэг бистэ амар мангар юм бэ тий ийм хүнд итгээд ч гэдэг юм уу ийм зүйл болохыг зөвшөөрөөд ч юм уу тэгээд ингээд өөрийгөө бас ингээд буруутгах бас ингээд нэг хэрэггүй шүү гэдэг чинь зүгээр хүн болгоо л угаасаа ингээд юу гэдэг юм нэг харилцаанд тий одоо нэг хүнтэй үргэлжлэе гэж бодоход тэр хүнтэйгээ одоо ингээд
энэ хүн намайг шахлуулна даа гэж боддог. Ирэхгүй шүү дээ тэр юм шиг. Анхнаасаа л ингээл мэдээгүй шүү дээ. Тэр хүн ч гэсэн ингээд танд хайртай дуртай гэж бодоол ингээл үргэлж байгаа. Тэнийг нэг тийм ингээл бэстэн энэ хүнийг шахлуул та гэж хин ч одоо хайрлан авахгүй шүү дээ. Тийм байдлаар ингээд хандараа гэж хэлдэг. За тэгээд тэгж чадах юм бол ингээд та нарт маань юу анины санхүүгийн бас ингээд боломжтой айгуу сайхан ингээд нэгднэ гэдэг тийм. Тэгээд энэ үйл явдал бас ингээд таны наран сүлжээ хүрттэй их холбогдчихэ. За наран сүлжээ өөр тэгэхээр юу гэж байгаа юм бэ гэхээр өөртөө итгэл өөрийн одоо хувийн хүч чадлыг бас ингээд илэрхийлж өгөх өдр байдгаа. Step into your power гэхээр тэр энэ үйл явдалтай энэ хүн энэ харилцаа ерөнхийдөө тань ингээд таны хүчийг өөртөө итгэлээ чи ингээд буцаад сэргээх гэж ерөнхийдөө учирсан байж болно. Тэгээд тэр харилцаа эсвэл бүр аюу гой харилцаа байсан байж болно шүү дээ. Ингээд таныг аюу сайн ингээд ойлгодог нэг аягүй сайхан хайрладаг байсан хүнтэй ингээд гинт ингээ амьдралын ямар нэгэн төсөл байдлаас болоод та хоёр ингээ long distance тэ хол зайны харилцаатай бол байх одоо нөхцөл бүрдсэн ч юм уу тэ тэгээд тэгсэн чи гинт би үгүй би энэ хүнтэй аягүй дуртай штэ би энэ хүнтэй үнэхээр хайртай штэ тэ гэл аягүй тэр хүнээсээ жоо ингээ хамааралтай болсон байсан ч юм уу тэ тэнгүүд тэр хүнээсээ ингээ жоо холно гэж бодсон чи яана гэдэг аягүй самарсан ч юм уу тэ ийм байж болно заавал ч тийм одоо муу бас байж биш байж болно тэ зүгээр л ингээл энэ хүнтэй хүнгүү та өөрөө ингээд хувь хүн тий та өөрөө ингээд өөрөөр хаас жаргалыг бүтээн гэдэг юм уу иймэрхүү байдлаар юу хүлээж авах бол айгу зүгээрээ гэж юм. Тэгээд одоогийн нөхцөл байдал ингээд зүгээр л ингээд рефлект хийгээд тий нөхцөл байдлыг ингээд сайхан тунгаагаад өөрөөр хоёрын бодолтой ингээд ажиллаад ингээд явж идэл угаасаа ингээд нэгэнт ингээд бүх зүйл ингээд ардаа орхигдоо тэгээд нэгэнт юу бүх зүйл ингээд сайхан буцаад ингээд амьдрал гоё өнгөлөг болол тэгээ өвөл тусаад л хавар ирнэ гэсэн одоо мессеж гарч ирж байна. За хэдүүлээ дахиад одоо төсөнд аймны картнасаа хөсрөөе. Зөвлөгөөг төсөнд аймнасаа. За determination нэ за тэгэхээр энэ нэг шийдэмгий байдал тийм шийдэмгий байдал тууштай байдал. За энэ бол ерөөсөө ланс сүлжээ хүрттэй холбоотой шүү дээ. Тийм амьдралч одоо хинч байлаа гэсэн хинч байхгүй байлаа ч гэсэн тий зориг мөрөдлөө орохгүй тэрэндээ тууштай үнэн ч ингээ явнаа л гэсэн үг. Тийм өөрөөр хөвчин итгэх тий. Тийм тэгэл ингээд perseverance гэнэ замтдаг за ингэж шат. За энэ болохоор ингээл яваалаа гэсэн үг тийм бас л энтэй адилхан тууштай ингээл амьдрал чи өөр тохиолж исэн хүн ирсэн ч байна уу явсан ч байна уу амьдрал чинь одоо юу гэдэг ямар нэгэн зүйл тохиолдсон ч байна уу гадаа юу гэдэг бороо орсон ч байна уу тастай ч байна уу нартай ч байна уу наргуу ч байна уу тэгэл яваал явж ил болно. Яваарай л гэж юм. Тэгээд хүмүүсээс тусламж авах за тэгээд хүмүүст туслах бас тиймэрхүү үед бас байж болно шүү дээ. Үнэхээр хүн ингээд юу гэдэг надад ингээд туслаач ээ гэдэг ч юм уу те хэцүү байгаад байгаа юм бол ингээд хүнээс тусламж гуйж сурах. За тэгээд эсвэл хүнд ингээд туслах ч юм уу. Иймэрхүү зүйлсүүд бас ингээд амьдрал аягүй чухал байдгаа. Амьдралын те урт ингээд аялалд хүн ингээд ганцаараа бүх зүйлийг ингээд даун туулна гэж байхгүй шүү дээ. Тийм учраас бусдаа ингээд connection үүсгэх те тэр зүйлсүүд бас ингээд мартаж болохгүй гэсэн байна. За тэгээд ерөнхийдөө ингээд уншлагын дууслаа. Тэгээд та нартаа ажиглал амжилт хүсье. За тэгээд хэрвээ та нар маань энэ одоо те уншлага аягүй ингээд таарсан бол юм лимоны эможи ч юм уу за эсвэл юм гоё зүгийн мөгийн юм гоё шар өнгийн юм эможи үлдээгээрээ. За ингээд ерөнхийдөө уншлагын дууслаа. Тэгээд та нартаа ажиглал амжилт хүсье. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцаая. Баярлалаа баяртай. За 3 дугаар группийг сонгосон хүмүүс маань уншлагатай зүтэмээр л та нар маань энэ boundaries гэсэн за ийм бүрэнхий бөмбөлгөн дотор суудсан эмэгтэй хүний дүрстэй ийм одоо картыг сонгосон. За тэгэхээр зөвлөгөө гэхээр boundary гэхээр за boundary гэхээр хүмүүс ингээд жоохон энийг ингээ хувиа хичээх гэдэгт аягүй хольж ойлгоод байдаг. Ер нь бол ялангуяа манай нийгэмд за boundary гэдэг нь юу гэж байгаа юм бэ гэхээр хүнд хил хязгаар ингээ тавих. Яг тийм одоо ингээд за нэг
За ингээд гэрт. За ялангуяа ингээд Монгол гэр бүлийн харилцаа ингээд boundary тавина гэдэг бол жоохон асуудалтай байдаг. За миний хувьд бол миний кейс бол юм байдаг. Ингээд юу гэдэг дөнгөж ингээд юу гэдэг юу яаж магад би яг энэ би одоо ингээд ингэмээр байна. Би ингээд ямаар байна гэдэг юм те. Би одоо ингээд харьлаа гэхээр ингээд юу ийм эртүүд жишээний тий. Тэгээд ингээд юу гэдэг ер нь жоохон ингээд тэрийг ингээд жоохон ойлгодгүй жоохон юм дээдлийн үеийнхэн ч юм уу тий. Тийм болохоор энийг ингээд бид нар ингээд залуу үеийнхэн ер нь жоохон энэ дээр аягүй тийм сайн ингээд зогсох хэрэгтэй юм шиг санагддаг тий. Тэгээ энэ нь болохоор ингээд маш юм жижиг сажиг ингээд бас харилцаанууд дээр бас ингээд газардаг одоо юу гэдэг найз нөхдөд харилцаан дээр ч юм уу тий. Би яг иймэрхүү зүйлс ингээд дургүй GPT ингээд надтай харилцахдаа ийм зан чанарыг ингээд гаргаж байгаараа би яагаад гэвэл юм зүйл дургүй гэдэг аягүй тодорхой ойлж хахад тэрийг ингээд юу гэдэг ингээд аягүй буруугаар ойлгоод хүлээгээд авчдаг заяа. Тэгэхгүй миний иргэн тойронд л жоохон юмгүй жишээ аягүй байдаг. Тэгээд энийг ингээд хувиа хичээх гэж аягүй бодоод байдаг. Тэгээд чат GPT-гээс ингээд хувиа хичээх. За тэгээд boundary тэг хил хязгаар тавих. Тийм тэгээд ингээд хил хязгаар тавьж байгаа чинь өөрөө ингээд өөрийгөө хамгаалж байгаа, өөрийгөө хайрлаж байгаа тий. Нөгөө хүний болон өөрийгөө хүндэлж байгаа хэлбэр болохоос хувиа хичээж байгаа юм биш ээ. Хувиа хичээх гэдэг чинь boundary гэсэн үг биш ээ гэдгийг ойлгох хэрэгтэй юм шиг надад санагддаг хүмүүс. Тийм. Тийм захгүй би одоо тийм ийм зүйлд ингээд дургүй манай хэрэгтэй наттай харьцахдаа бити ийм зан кинод ингээд гаргаж байгаарэ гэд тэгж хэлж байна гэдэг чинь аягүй соёлтой хүний ер нь бол үйлдэл ахгүй юу. Тийм тэрийг бас ингээд бус хүмүүс зааж байгаа асуудал энэ тал дээрээ бас хүмүүс аягүй их асуудалтай байт юм санагддаг. Би энд ингээд дургүй би үгүй гэж ерөөсөө ингээд хэлж чаддаггүй. Тэгж хэлж сурж байгаа ч юм уу тий. За ийм хүмүүс байж магадгүй харагдаж байна. За таны маань одоогийн энерги ямар байна вэ гэдгийг харъя. Өнөөдөр болохоор энэ Animal Rocks гэдэг би ашиглана. Чиаг 3 дугаар бүрийг сонгосон хүмүүс юм маань одоогийн энерги байна. За Wolf гинэ. За тэгэхээр ер нь бол та нар маань болохоор аюу тийм одоо boundary тавьж чаддаг хүмүүс юм шиг байна. Wolf гэж гарч ирж байгаа болохоор тийм. Wolf ч нь болохоор за юу байж болдог. Юуны ард, үхрийн ардыг илэрхийлдэг санагдаж байна. Тийм Wolf болохоор ер нь жоохон нэлийн тийм ганцаардмал хүмүүсийг бас ингээд илэрхийлээд байдаг жоохон одоо хитрхи одоо өндөр одоо хил хязгаар тавь учраас тэрэнд нь шалгууртай учраас тэрэнд нь ингээд таархан жоохон хомс байдаг ч юм уу тий. Тэглээгээд ингээд энэ boundary-нуудаа ингээд юу яана гэсэн үг биш шүү гэж хэлж байгаа юм болов уу гэж бодож байна тийм. Тийм байна. Чамны энерги гарч ирж байна. Тийм. Тэг гэр бүлийнхэн дундаа бас ингээд жоохон буруу ойлгогдоод байдаг төрлийн. Тэг яг ер нь ийм жоохон хил хязгаар тавьдаг хүмүүс жоохон буруу ойлгоод байд юм аа. Тэг намайг л аягүй байдаг. Би өөрөө ер нь нэлийн юм одоо boundary дэм байхгүй юу? Манай ээж байна уу, байна уу хамаагүй би өөрийн гэсэн амьдралын зарчимтай тэрүүгээр л явна гэж боддог юм. Зя insecurity гинэ. Тэгээ ингээд хүн ингээд boundary тавихаар хүмүүс ингээд өөрийг нь ингээд өгөөсгээд байна гэдэг аягүй их бодоод байдаг ч юм уу. Өөрийг нь хөндлөхгүй байна гэж ингэж бодоод байт юм шиг жоохон санагддаг тийм. Ер нь жоохон ингээд одоо татгалзаж байгаа ч юм уу тийм одоо хил хязгаар тавьж байгааг ингээд надад энэ хүн дургу болохоор тэгээд юм гэдэг юм уу жоохон тэгж ойлгоод байгаа санагдаад тийм надад. Яг тэгвэл надад аягүй олон тиймэрхүү кейсүүд тохиолдчихсан. Тэгэл эн чинь тийм биш дээ. Тэр хүний л одоо юу гэдэг тийм. Тэрнээс болоод одоо бус хүмүүсийн одоо энэ төр insecurity дээ өөртөө итгэлгүй байгаа байдаас болоод өөрийнхөө boundary-г ингэж cross хийлгэн тий тэр нь ингэж тэр өөрийнхөө ташмаас буцна гэдэг бол ингэж байж болохгүй зүйлээ. Тэрэн дээр жоохон ингэж гимшээд байдаг байсан байж магадгүй бас зарим хүмүүсээ. Тэг үнэхээр одоо өөртөө итгэлтэй тий өөрийгөө хүндэлдэг тийм хүмүүс бол бүр харин ч одоо иймэрхүү хүмүүсийг бол бүр ингээд ямар одоо мундаг хил хязгаартай өөрийгөө мэддэг тий өөрийгөө хүндэлдэг хүн бэ. Тэгэд одоо
цаг баримтлах ч юм уу, үнэнч байх ч юм уу тийм маш юм үнэнч хүмүүс бас харагдчихээн тийм маш үнэнч тэгээд айгүй одоо найдвартай тий үнэхээр за энэ хүн л ингэж хэлсэн бол номер 3 тий групп 3 ингээд ер нь заа гэсэн бол тэгэл морой далга болчихгоо гэдэг шиг тий. Тийм. Яа, ийм нэрэг харагдаж байна. За та нарт маань өөр ямар төвлөрөх хэрэгтэй юм бэ? Leave the past behind гинэ. За тэгээд өнгөрсөнд болсон зүйл ингээ өнгөрсөнд нь үлдээ гэдэг чинь. Тэгээд энэ ч гэсэн дээр нь бас энэ boundary чинь ингээ орон тий. Таныг ингээд ойлгоогүй ч юм уу тийм хүмүүс байж магадгүй шүү дээ. Саяны ярьсан шиг тийм хүмүүсийг зүгээр ингээд тэл заа гэж ингээд орчихоо гэдэг юм. Тийм тэгэл угаасаа ингээд амьдрал чинь ингээд нэг юм салхи ингээд салхилаад тэгэл тэрэнд ингээд одоо хүчтэй тий тэгэл үлдээл тэгэл хүчгүн тэгэл зааж байгаа явна шүү дээ. Тэгээд өнгөрсөндөө бит нэг зурлаарай гэдэг юм. За тийм imagination гинэ. За тэгээд одоо юм гэдэг одоо нэг янзаараа байдгүй тий. Тийм. Нэг янзаараа байхгүй тэгэл ингээд улирал солигддог шиг хүний амьдрал ч гэсэндээ ингээд солигдоод эрхэн нэрэл явхан яваал буцаал тийм байдгаа. Тэгээд маш ингээд олон янзын тий иймэрхүү хүмүүстэй тааралдан иймэрхүү үйл явдлуудыг ч ингээд үзэн тий сонирхон. Тэгээ энэ болгоны ингээд юм хичээл үзэж байгаа юм шиг кино үзэж байгаа юм шиг тий иймэрхүү байдлаар ингээд хүлээж аваарэ гэдэг чинь тэрэндээ ингээд хитрхийн ингээд энэ группийг сонгосон хүмүүс маань ингээд хитрхийн юм жоохон үнэнч хүмүүс юм шиг байна. Эсвэл айгу үнэнч тий нэг ингээд зүйлийг ингээд юу яцсан бол ер нь жоохон тэрийг одоо жоохон өнгөрсөнтэйгээ жоохон зурлах гэдэг өнгөрсөн identity ч юм уу те юутагаа өөртөө жоохон зурлах гэдэг өнгөрсөнд байсан хүмүүстэйгээ аюул их зурлах гэдэг ч юм уу те иймэрхүү байдал ингээд харагдаж байна. Тийм учраас битэн нэг тэгээрээ тэгээд сайхан ингээд урсгаад ингээд явуулцаарай. Тэгээд өөрөө өөрийнхөө энэ одоо те яг энэ boundary энэ зүйлсүүд дээр ингээд сайхан ингээд тойд өгчөөрэй. Тэгэл энд чинь нийцэх хүн байвал тэгэл тэрлээс нийцэхгүй бол тэгэл тэрлээс тээ. Тэгэл нийцэж байгааг нь авч үлээл нийцэхгүй байгааг нь явуулж чад болоо гэж байна. Яа одоо тэр картаас мэдээлэл авах юм. За strength гэнэ за маш юм өөр төдөлтэй хүч чадалтай хүмүүс байна ялцдаг. Ер нь нэлээд тийм ганцаардхаас айдаггүй маш юм хүчрхэг авраатай юм хүмүүс байна. Тэгээд яг ингээд амьдралд нь ингээд шуурж исэн ч гэсэндээ ингээд өөрийгөө ингээд хамгаалаад зогсчихдог тийм юм хүмүүс энэ картыг ингээд харсан ч гэсэндээ ингээд салхи шуураад байгаа юм шиг тийм амар харанхуйхад өөрөө ингээд нэг юм голден тийм алтлаг авраа ингээд бүрхэл өөрийгөө ингээд хамгаалсан байгаа юм ихтэй байхгүй. Тийм ээ ингээд ч гэсэндээ тийм ингээд салхилал ингээд байж байгаа. Ийм нэр гарч ирж байна. За өөр ямар бүтээл байна? За magician за Ace of Swords. Тэгээд өнгөрснөө биш ингээ ирээдүгөө ингээ гой бодорой гэдэг тийм. Ирээдүйд би одоо ингээ тэгэн тийм. Ийм зүйлсүүдийг хүсэж чинь яг ийм үйл явдлууд ингээ гой болоосаа ч гэх юм уу. За Ten of Cups. Eight of Wands. За тэгээд амьдрал чинь ингээд айгуу гоё юу яаж байгаа юм байна л да. Айгуу тийм хурдтай ингээд юмнууд ингээд болж өнгөрч байгаа юм байна. Тийм. Тэгээд энэ группийг сонгосон хүмүүс маань болохоор айгуу тийм найдвартай зан чанараас болоод ингээд жоохон ингээд өөрчлөлтөд жоохон ингээд тухгүй болоод байт юм шиг байна. Тийм бол ингээд тэгэх хэрэггүй ингээд одоо ингээд амьдрал чинь ингээд маш ингээд хурдтай ингээд гоё ингээд өөрчлөгдөж байна. Тэгээд яг ингээд айгуу гоё ингээд сэтгэлээж ингээд сайхан байлгаах тий гэр бүлж байна уу сүнсний хамтрагчд байна уу тийм хүмүүс ингээд гоё ингээд ирж ин тэгээд гоё ингээд төсөөлөд бодоод өг гинэ ирээдүгөө гоё ингээд манифест хийгээд өг энэ чандаа ашиглаад тэггүй ингээд өнгөрсөнд болж исэн юмнууд ингээд бодоод байх биш тий гоё ингээд ирээдүйд би ингээд ямаараа нэмэрэ нэг амар гоё ингээд төсөөлж бодоод тэгэх юм бол тэгж ингээд энерги өөргөж тэгж ин энэ ч гэсэндээ нөгөө boundary-тай бас ингээд холбогдно тэггүй ингээд
өнгөрсөндөө ингээд байгаад байгаа чинь бас ингээд өөрийнхөө энерги ингээд хит имжүүл ингээд зарцуулаад байна гэсэн үг. Бас ингээд болоочдаг. Яа. Strength card-ыг харъя. Strength card, life force energy гэдэг тийм өөрийнхөө ингээд гоё ингээд үнэтэй тэр энерги тий өөрийгөө хүчрхэгжүүлэх тэр зүйлтэй ингээд зарцуулаарай гэдэг тийм. Hermit, King of Pentacles, Two of Cups, Chariot зэрэг гарч ирсэн. За тэгэхээр за тийм байна. Окей, да тэгэл бас хосмосны бас үзэр гарч ирсэн. Айгүй soulmate-ийн нэр бас ингээд гарч ирж байна. Soul яг сүнсний гэр бүл ч юм уу тий, сүнсний гэр бүлтэйгээ жоохон асуудалтай байгаад байсан ч юм уу тиймэрхүү хүмүүс ахмал гэр бүлийнхантайгаа яг энэ зохистой хил хязгаарыг тавьж өгснөөрөө ингээ харилцаагаа юу яах тий буцаагаад ингээд гоё эв найрамдалтай болгох ч юм уу иймэрхүү зүйлсүүд ингээ бас ингээ харагдаж байна. Тэгэл ер нь ингээд та нарын маань хувьд аюу тийм одоо жоохон ингээ ганцаараа байх гэдэг төрлийн хүн юм шиг байна. Жоохон тийм ер нь ингээ ганцаараа байхдаа нэлийн тухтай. Тийм хүмүүсийг болохоор хүмүүс ингээ жоохон бас юу яадаг одоо жоохон ойлгодгүй юм шиг бас ингээ санагдаад тэгээ ойлгохгүй байгаад хүмүүс бас ингээ жоохон өөрийгөө ойлгуулж чадахгүй байгаа юм шиг тий. Таны ингээ хэл хязгаар ингээ жоохон буруугаар ойлгоод байдаг ч юм уу. Иймэрхүү зүйл бас ингээ харагдаж байна. Тэгээд энийг ингээ ойлгож чадахгүй болоо да тэгэл тэрл үсттэй тий. Тэгээд бид нэг тэгээд одоо тэрэнд бит нэг ач холбогдлогоорой гэдэг. Тэгээд энэ группыг сонсох хүмүүс маань угаасаа маш юм одоо философик тэгээд сүнслэг ер нь нэгэн тийм юмыг гүнзгий утга учиртайгаар ингээ ойлгодог. Аюу тийм хүчрэх хүмүүс байна. Тэгээд таныг ингээл хүндлэхтэй хайрлах энэ байгаагаар чи ингээ хүлээж авах энэ хүчтэй байгаагаар чи ингээ хүлээж авах те иймэрхүү гоё гэр бүл одоо сүнсний хамтрагчид ч гэсэн ингээд одоо амьдрал чинь ингээд гарч ирж байгаа учраас амьдралдаа болж байгаа энэ одоо өөрчлөлтүүдийг ингээд нэг бити одоо ингээд барьж үлдэх гэж ингээд чигээрээ зүгээр ингээд сайхан юустай те салхитай ингээд явуулчихаа гэж байна. Тэгээд ингэсний дараа бол ингээд та өөрөө маш юм одоо хүчрэх болсон байх болно те. Тэгээд дээрэс нь яг юм зөв хүрээлэлээ ч гэсэндээ ингээ би болгоо тэгээ амьдрал чинь ингээ сайхан ингээ урагшлнаа. Тийм учраас өнгөрсөндөө биш ингээ ирээдүйдээ ямар агаадаа өөрийнхөө энерги хүчийг ингээ зарцуулаарай гэсэн юм гол зөвлөгөө гарч ирж байна. За одоо хэн дайнаас суу. За тууштай байгаарэ. Тийм тууштай. Тэгээ өөрийгөө бас ингээ юу хаа тий өөрийгөө хайрлахаа ингээд бити мартаарай. Өөрийгөө хайрлах чинь бас энэ баундаритэй шууд холбоотой болоо явцдаг. Тийм тэгэл одоо юу гэдэг нь ядтал ингээл өдрө болгон шүдээ угаах нүрээ цэвэрлэх маска тавих гэдэг чинь тий өдөр болгон энийг хийнэ гэдэг чинь өдөр болгон өөрийгөө хайрлаж байна. Өдөр болгон өөрөө өөртөө ч гэсэндээ баундари хил хязгаарыг өөрийгөө хүнддэг чинь наа гэсэн үг шүү дээ. За тэгээ travel гэсэн карт орж ирнэ. Гэрчинаа за тэгээд аюух юм travel үйл хөдөлгөөнийг бас ингээд илэрхийлэх карт гарч ирсэн. Тийм учраас бас гоё ингээд салхинд гарах ч юм уу тий. Тэгээ гоё ингээд амьдралын жоох ингээд нэгэн хэвийн болцсон байгаа даа бол гоё ингээд аялал маялал төлөвлөхөд бас маш гоё тохиромжтой үе байгаа шүү. Одоо бол ер нь ингээд тогтсон нэг хэв маягийн тиймэрхүү зүйлс гэхээсээ илүү гоё ингээд шин зүйлсүүдийг тий амьдралдаа ингээд турших цаг хугацаа чинь бол ерөнхийдөө ингээд ирсэн. Тэгээ гоё аялалч маялмаар байвал ингээд аялаарай гэсэн юм зөвлөгөө бас ингээд гарч ирж байна. За ингээд ерөнхийдөө уншлагын дуслаа. Тэгээ та нартаа аз жаргал амжилт хүсье. Хэрвээ та нарт маань уншлага маань ингээд таарсан бол юм одоо чон тэгээ чонны эможи ч юм уу за эсвэл хөрхөн баавны эможи ч юм уу тий тавиарэ тавьж үлдээж болоо шүү. За тэгээд намайг дэмждэг тэгээд намайг сонсдог үздэг хүмүүстээ бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээд та нартай маш их хайртай шүү. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая. Баярлалаа. Баяртай.